тэгэхээр өнөөдөр энд ирсэн шалтгаан минь энэ л дээ. Ээж маань сүүл тийхээс өмнө надад амар их цагчээсэн. За юу гэж авах вэ? Чи Жонаа хамтлаг дээр очиж уулзаарай гэд. За. Тэгээд Жонаа хамтлагийн хариулгаж хүнтэй уулзаарай гэд надад хэлчихсэн. Яа авч болоо гэсэн. За ингэ хэлчихсэн шүү дээ. Яна би авч болоо. Надад ээж маань хэлэхдээ бол ер нь л яг ээж маань хэлэхдээ тэгэж хэлсэн. Тэшөөдөөс тэгнэ. Одоо би хайртай. Хайртай. Чи хэдэн он төрсөн шин? 5 он. За. 5 он төрсөн. Тэгээд ээж маань тантай намайг уулзаарай гэж хэлж ирсэн. Яс шууд ингэ хэлж байгаасыг бол. Тэгээ би уг нь бол нааша ирэхүү байх үед нэлээд алууг нь бодсон юм аа. Ээжигээ алснаас хойш ер нь бол юу болоод байгаагч бүр ойлгохгүй. Бүр ажил явдал яаж хийдэгч би мэдэхгүй. Тэгээ ер нь бол нэлээд би ер нь яах вэ юм бол юу. За ээж байгаараа ингэ нэлээд амарх бодсон. Тэгээд очир явдлыг ер нь жоохон ойлгохгүй лсэн. Тэгээ ямар ч ээж маань сүлт хэлсэн үг нь. Тийм. Ямар ч чинь энэ хүнтэй очиод нэг уулзаадахаарэ. Хилээтгэхээрээ. Тэгээ байж яхад зүгээр хэлж болоо гэсэн үг тийм. Байж яах хэлчихгүй. Яах гэж болоогүй бол тэгээд тантас ингэж хараад ирэхэд санаа сонсогдчихлаа. Тийм шүү дээ. Би хамаатай гэж хэлж чаддаас шок гэдэг юм шүү дээ.